За сайн байна уу? За өнөөдөр гомдол болвол харагддаг уу? Өөрийгөө дотроос нь иддэг гинж гисэн. За энэ талаар ярина. За энэ болвол энэ хижээч харайтахгүй мөрөөдөл биелүүлэх шидтэлхүр номд орсон агуулга байж байгаа. За хүмүүс ярддаг би их гомдсон гэж. Намайг их гомдоосон гэдэг. За харах юм болвол их зөөлөн сэтгэлтэй байх нь шүү дээ. Гомдож байна гэдэг чинь. Энэ ямар ууралсан гэдэг ч юм уу. Дургуутсан гэдэг ч юм уу. Тийм юм биш. Харин гомдсон гэдэг шүү дээ. Тийм учраас энэ их гомдомх, өөрөөр хэлбэл жөөлөн сэтгэлтэй. Тэгж хүмүүстэй ойлготно. Гэтэл байна шүү дээ. Хичнээн жөөлөн юм шиг сонсогдож байгаа ч гэсэн энэ болвол зүрхийг маш гүн чүсдэг. Өөрийг чинь шархлуулдаг. Хэн нэг хүнээ хэлсэн үг гаргасан алдаа. Шаран шиг. Энэ бүгд бид нарт шархалд байдаг. Гомдоод гэсэн. Энэ гомдлыг тоочих юм бол тоочоод дуусна шүү. За яагаад вэ хэрэг? Гомдол гэдэг болвол эхлэл байдаг болохоос биш дээ ерөөсөн. Төгсгөл байдаг гэж. За энэ үг их чухал. Энийг заавал одоо ойлгоод цээлжих хэрэгтэй. Гомдол болвол яах вэ хэрэг? Эхлэл байхаас биш төгсгөл байхгүй гэж. Өөрөөр хэлэх юм бол юу юм? Гомдол болвол амархан эхэлдэг. Амархан хүнд гомддог гэсэн. Гэсэн ч гэсэн хэрвээ нэг гомдох юм болвол төгсгөл байхгүй. Насан турш. Бид нар бас мэдж байгаа тэгж ярдах хүмүүс байдаг. Би насан турш гомдсон гэдэг ч юм уу. Би олон жил гомдож явсан гэдэг. Энийг хэлээд байгаа юм. Гомдож болно амархан. Хэндэж гисэн, хижээч гисэн, яаж гисэн гомдож болно. Гомдлыг ихлүүлж болно. Гэтэл ихлүүлчих юм бол энэ гомдол төгсөхгүй шүү. Насан турш. Олон жил үргэлж. За энийг судлаачид юу гэж нэрлсэн бэ гэдэг зэрэг гомдлын тойрог гэж хэлсэн байна. За энэ гомдлын тойрог буюу энэ бодлын тойрог болвол өнгөрсөнд болж өнгөрсөн тэр үйл явдлыг дахин бодно. Тэгээд шалтгааныг хайна. Яагаад тийм юм болчих вэ гэдэг. Яагаад гомдчих вэ? Яагаад гомдоочих вэ? Тэгээд бас яах вэ? Тэгээд хариултын төсөөлнө. Тэгээд гомдчихсан юм байна. Тэгээд гомдоочихсан юм байна гэдэг чинь. Харах юм бол их ухаантай хүн шиг. Гэсэн ч гэсэн яах вэ? Энэ болвол нэгэнд болоод өнгөрчихсөн үйл явдал. Энийг хичнээн дахин шүн болгон нойр хулжаад бодоод шаналаад шалтгааныг хайгаад гарчуулах хариултын төсөөлөд. Ингээд байна гэдэг нь юу гэхтэй зэрэг өөрийгөө шаналгаж байгаа. Энээс хижээч гарч чадахгүй. Тийм учраас энэ гомдлын буюу бодлын тойрог гэдэг. Энэ эргүүлэгд орчих юм дээрээс хижээч гарахгүй. Сая ярсан гомдол болвол эхэлдэг. Эхлэх амарх. Гэсэн ч гэсэн төгсдөггүй гэдэг. Яагаад төгсдөггүй? Төгсдөггүй нь хариу болтой зэрэг энэ байж байгаа. Тойрог учраас. Тойрогт төгсгөл гэж байхгүй. Насан турш та гомдно гэсэн. Шанална өөрийгөө зовооно. Тэгэхээр энэ бодлын тойрог болвол яг асуудлыг шийдэх арга биш. Ягаад гэвэл тэр нэгэнд эргүүлэгд орж байгаа. Эргэжих учраас тэрнээс гарч чадахгүй тодорхой. Тийм учраас энэ асуудлыг шийдэх арга биш. Зөвхөн өнгөрсөнтэйгөө жууралдаад өөрийгөө тэнд хүлээт тавьчихсан. Ийм л үед. Тэгээ энэний үр дүнд юунд хүрэх вэ? Жарман бүр солио орж галжуурч мэднэ. За солиороод галжрахгүй ч гэсэн яах вэ? Сэтгэлийн готрол орно. Сэтгэл мэдрэлийн ядраад тусна. Тэгээ итгэл алдарна. Уур хилэнч болно. За энэний сөрөг талыг ярих юм бол яраад дуусахгүй. Сая ихний хэсгээр хэлсэн. Гомдол болвол бид нарыг дотроос иддэг гинжи гэдэг. Энэ эргүүлгэнд орчсон, тойрогд орсон учраас яах вэ? Эргэсээр байгаад, эргэлцсээр байгаад, тойрсоор байгаад өөрийнхөө бүх эрчим энерги алдна гэсэн. Тэгээд яах вэ? Гаднах байдал харагдахгүй. Дотроосоо илэгдээд энерги нь шавхтаад дуусна гэсэн. За энийг бол бас сэтгэл судлал дээр сэтгэлийн чинэг алдагдана гэж тэгчсэлдэг юм байна. Чинэггүй болж ирнэ гэсэн. За энэ бол бас шинжлэх ухааны үндэстэйг бол үндэстэй. Зөвхөн гомдоод өнгөрснөд болж өнгөрсөн тэр таагүй явдлыг дахин бодоод шаналаад байх юм бол тэнд өөрийн чинь эрч энерги алдагдана гэсэн. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн ойлголтоор
Гар утасны чинийг алгуучихтай адилхан. Дотроосоо өөрийн чинь сэтгэлийн чинийг чинь алдагдаад шавтаад дуусна. За ингээд чинийг алдагдсан хүмүүс ямар онцлогтой байдаг вэ гэх юм бол сэтгэл тайван байж чадахгүй. Жижиг саажиж үйл дээр ууралж бахамдана. Ингээд нэгэнд болоод өнгөрчихсөн тэр үед явдал дээр бүх анхаарал чинь төвлөрөд өнөөдөр болоод ирээдүйнхэн асуудалд ирсэн огт анхаарал үлрэж чадахгүй. Тэгэхээр хамгийн гол чинь бид нар өнөөдөрдөө болж байгаа үйл явдал дээр анхаарлаа төвлөрөх хэрэгтэй. Тэгээд ирээдүйнхэн төлөө амьдрах хэрэгтэй байдаг. Гэтэл энэ бодлын тойрогд орчихсон хүмүүс бол тэгж чадах юм болчдөг юм байна. Энэ нь бол хамгийн том сөргнөл. Бид нар өнөөдөр нэг хүнд гомдоод явж байгаа. За гомдно гэдэг ерөөсөө үгүйсэхгүй байгаа. Хэн ч гэсэн гомдон зүрхсэтгэлтэй учраас. Би ч гэсэн олон хүмүүст гомдож байгаа. Гэсэн ч гэсэн өөрөө чинь гомдоосон тэр хүмүүс аль хэдийн мартчихсан. Эсвэл ерөөсөө санаанд огт авахгүй байсан байж магадчих. Өөрөө чинь гомдоох үг хэлсэн гэдэг ч юм уу. Гомдоох үед л хийсэн гэдэг ч юм уу. Жородож магадгүй, санамсаргүйч магадгүй бид нарыг гомдоочсон байна. Гэтэл тэр хүн өөрөө аль хэдийн мартчихсан. Тэгэхээр бид нар тэрний төлөө өнөөдөр ийм олон жилийн турш гомдоод яваад байна гэдэг чинь утгагүй гэсэн. Шудрах биш вэ гэсэн. Ийм байдлаар бид нар хүмүүсэд гомдоод, дургуучаад, уур бучлаад яваад байна гэдэг бол нэг ёсондоо зөв юм шиг. Ягаад гэвэл тэр үнэхээр гомдоосон учраас. Тэр надад муухай хандсан учраас, харилцсан учраас. Тэгээд би гомдноо, гоншихна гэдэг нь нэг ёсондоо өөр нуус тайвшрал болж байгаа байхгүй юу? Үнэхээр гомдох үед хийсэн юм чинь гомдлгүй яадаг юм. Би гомдож ийн гэд. Тэр тусмаа манай жарам нөхд бол арихтаар сууж хаад цогтолсмаа гомдож ийн гэд байлаад суушаад хүмүүс олон байж идэг. Тэгэхээр энэ гомдол бол мэдээж өөр чинь тайвшруулж байгаа. Тэгэхээр энэ нэг өстө зөв шиг харагддаг гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл энэ өөрийг чинь удаандан өдөр тусам багаар чинэгч алдагдуулж байна. Дотроос чинь идэж байна. Тэжээч дуус шүү, төгсөс шүү. Чагвах өнгөрцсөн улам гомдно. Улам бахамд. Улам өнөөдрий чинь хаана ирээдүгээ чинь төгж байна. Тийм учраас энэ номон дээр гомдоод хэрэг байхгүй. Гомдсон гэдэг чи ойлгож байна. Тэрийг одоо мартах хэрэгтэй. Тавьж явуулах хэрэгтэй. Зүгээр л өөрийгөө жовоож байгаа хэрэг. Нөгөө хүн аль хэдийн мартчихсан. Угаасаа ерөөсөө санаандаж аваагүй гэж магадгүй. Тэрний төлөө бид нар ийм олон жилийн турш гомдоод гомдлын тойрогд амьдрах хэрэггүй гэсэн. За ийм ч үйл. Тэгэхээр энэ номон дээр бас бичсэн байж гин. Тэр хүн намайг гомдоосон нь үнэн. Үнэхээр гомдоосон. Гэхдээ би энэ гомдлыг тэрсээр өөрийнхөө амьдралыг шорлж амьдрах уу гэж. Эсвэл түүнээ дээр босож ухаарлын шата болгож ашиглах уу гэдгийг бодох хэрэгтэй гэж тэгж бичсэн. За энэхэн жирэгч гомдол болвол хүний хуурах, тайвшруулж байгаа юм шиг юм нууч хор болдго юм болвол харин энэхэн эсрэгээр уучлал гэж нэг зүйл байна. Харин энэ уучлал нь болвол хүч энерги бол. Сая нөгөө алдагдсан энерги чинь нөхөж чаддаг зүйл нь юу вэ гэдэг жирэг гар утастай адилхан шалхаан жалгах гэсэн үг биш. Харин уучлах өршөх ёстой юм байна. Уучлал гэдэг нь бол тэр өнгөрсөнд болсон явдлыг ерөөсөн зөвтгөж байгаа. Тэр нь ямар буруугүй юм байна гэсэн үг биш. Юу вэ гэдэг жирэг уучлаа гэдэг нь бол өөрийгөө чөлөөлж ийн гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол сая нөгөө гомдлын тойргоос яаж гарах вэ? Төгсдгүү насан турш үргэлжлэх. Тэр эргүүлгээс гарахаар нь юу вэ гэдэг жирэг уучлах гэж байгаа юм. Тэгжиж энэ бодлын тойрог тасар гомдлыг хогийн сав руу хийсэн. Би чамаа уучлсан шүү, өршөөсөн шүү гэж тэгж хидэд л гүйч. Ингээ бодлын тойрог тасарч байгаа мөрөөдөл баялна. За энэ бол өнөөдрийн ярих гэсэн нэгдүгээр агуулга. Гомдол болвол өөрийг чинь дотроос чинь иддэг гинж юм шүү. Гомдлын тойрог гэж байдаг. Тэрийг таслах хэрэгтэй гэсэн ийм агуулга байсан. За өнөөдөр хижээч хоройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэтлгүүр дээр орсон гомдол болвол харагддаггүй. Дотроос иддэг гинж ийм сэдв ярьсан. За гомдол болвол байж болох зүйл. Бид нар гомддог. Гомдож шүү ярьдаг. Гомдно гэдэг бол бас нэг сэтгэлийн жөөлөн хэлбэр. Гэсэн ч гэсэн энэ гомдол болвол нэг эхэлчих юм бол ерөөсөн дуусдаг. Төгсгөл байдаг. Гомдлын боёо бодлын эргүүлэх гэдэгт ордог. Насан туршийн гомд. Энэ бол өнөөдрийн чинь
амьдралыг хааж өөрийг чинь дотроос чинь идэж гинж болно. Тэгэхээр эндээс яаж гарах вэ? Энэ нь ямар онцлогтой байдгийг талаар ярьсан. Тийм учраас тэр өнөөдрийн ярьсан асуудлыг үнэнхүү ойлгоод цөрөг амьдралаас салж чадах юм бол өнөөдөр ч гэсэн оройтойгоо байна гэсэн. Өөрийн чинь мөрөөдөл бий болж чад. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.